За миний мэдлийн Hero Entertainment-ийн тодорхой хувь нь оюутны ерөнхий сайдтай байдаг. Чин бас нэг реклам сурчлагын эдрийгээд ашиг орлого олоод байдаг. Дээрээс нь ерөнхий сайдын салинчуудаа хэд байдаг юм бэ? Нэг 10 сая бол байгаа. Тэгээд дээрээс нь төрийн одоо тусгай үйлчлэгээ гэж байдаг. Хуулиар зохицуулалтаа. Төрийн 3 өндөрлөгийн одоо хамгаалалт, орон байр, хоол, хүнс, аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас энийг бол төр даадаг. Энэ ч бас нэг талдаа зөв. Тэгэхээр сар болгоны орлого болсон цалингийн зарцуулалт нь тэр хэмжээгээр багаснаа л гэсэн үг шүү дээ. Хоол унд нь зарцуулах шаардлагагүй. Байрны төлбөрт зарцуулах шаардлагагүй, сөөхөн төлбөр төлөх шаардлагагүй. Угаасаа тэр нь төрийн засгийн хамгаалтын чиг үүргийнхаа өрөөнд төрөөс тэргээ даачдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд цалингийн хуримтлал бол мэдээж өөрчлөлт таарах. Түүгээрээ зохицуулсан байх юм бас үгүй.